Харин дөрөгийн хэмзэгчтэй ТV нэлээсээс бэлтгэн хүргэдэг нээлттэй хүн болонгийн маань энэ удаагийн дугаар 5 хүнд хүрэхэд бэлэн боллоо. Тэгэхээр бидний энэ удаагийн дугаарт шудраг өрсөлдөөн хэрэгжинлэг газрын дарга Хавьсан оролцож байна. Тэгэхээр бидний урилгыг хүлээж авсан нэвтрүүлэг маань оролцож байгаа баярлалаа. За 5 хүнтэй өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр шудраг өрсөлдөөн хэрэгжилчийн төлөө газар. Тэгэхээр энэ газар бол яхааргүй сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиллаж иргэдийнхээ өмнө тулгамдж байгаа тэр эрх ашигын зөрчлийн асуудлуудыг бас шийдвэрлэх тал дээр ажиллаж байгаа. Тэгэхээр иргэдэд та энэ газрын даргаар өснөөс хойш яг энэ газрын үйл ажиллагааг эрчимжүүлэх цаашлаад иргэдийнхээ эрх ашигыг хамгаалах тал дээр бас ямар ажлууд хийвэ. Цаашлаад энэ газрынхаа үйл ажиллагааг өргөжүүлэх мөн нөгөө талдаа иргэдийн эрх ашиг бүр илүү том цар хүрээнд бас хамгаалах тал дээрс ямар ажлууд хийгдэх бол гэдэг асуудлаар ойлоо ярилцлага хийлээ. Тэр энэ ажил томилогдсноос хойш анзаараад байхад бол ер нь одоо манай нэрнч тийм үү шудраг өрсөлдөөн эрхлэгчийн төлөө гэдэг иргэн одоо ямар нэгэн байдлаар хохирсон эсвэл ямар нэгэн одоо шудраг бус гэж үзсэн юм тохиолдсон энэ болгонд бол одоо манай байгууллагт ханддаг. Тэгэхээр манайх бас тодорхой чиг үүрэг гэж байна тийм ээ. Иргэндээ бол зөвлөгөө өгдөг. За та бол одоо тухайн газрын албанд хандах юм байна. Ингэж хандаа асуудлаа. За та энэ дүүрэг нийслэлд хандах юм байна. Та тэр яамд нь ингэж хандаж асуудлаа шийдвэрлэх боломжтой юм байна гэдэг зөвлөгөө өгдөг. За шууд манай чиг үүрэгтэй холбоотой асуудлыг бол бид аль болохоор иргэн болгоны өргөдлийг шийдэхин төлөө ажилладаг. Өдөртөө 30 орчим өргөдөл ирж байна л да. Нэг 15-аас 20 албантууд. Тэгэхээр энэ өргөдөл гомдлуудыг одоо нэг бүрчлэн шийдвэрлээд явна гэдэг бас цаашдаа бол хүндрэлтэй. Яагаад гэвэл манай байгууллага чинь 36 хүний оронтоотойгоор ажилладаг. За улсын хэмжээнд энэ хуулиудыг хэрэгжүүлдэг боловч улсын хэмжээнд бүтэц зохион байгуулалт байхгүй. Тийм учраас энэ хүмүүс маань одоо хэдийн ингэж ачаалтаа хичээж ажиллаж байгаа боловч өргөдлийн араас нь шийдэдэг бол одоо тэр болгон үр дүнгүй юм байна. За нөгөө талаар одоо зах зээл өргөжин тэлж чинь, эдийн засаг хөгжиж чинь, нийгэмч одоо өсөө өөрчлөгдөж байна тийм ээ. Тэгэхээр энэ эдийн засаг нийгмийн одоо энэ шинэ харилцааны улмаас шин одоо худалдааны арга хэлбэрүүд бий болж байна. За эрхлэгчийг охирох шинэ одоо тохиолдлууд гарч байна. Тэгэхээр энэ тоо хэмжээнд цаашдаа улам нэмэгдэх хандлагатай байна. Тийм учраас энэ өргөдлүүдийг араас нь шийдвэрлээд явах биш. Ер нь угаасаа энэ эрхлэгчийг хохирох, зах зээл дээр шудраг бос өрсөлдөөн гарах энэ нөхцөлийнх нь одоо нөхцөл байдлынх нь одоо үндсэн шалтгаан нь юу юм бэ? Юунаас болж гарч байна? Яавал энийг гаргахгүй байх? Энэ өргөдөл гомдлуудын тоог нь яаж буулгах вэ гэдэг энэ бодлогын одоо асуудлуудыг хамгийн чухалчилж авч үзэх шаардлагатай юм байна. Тийм ч учраас энэний төлөө одоо гол одоо бодлогынхоо үйл ажиллагаа чиглүүлж байгаа. Шудраг өрсөлдөөн хэрэгжин төлөө газар за өнгөрсөн хугацаанд яг энэ газрыг баг иргэд мань төдийлөн мэддэггүй байсан. Үйл ажиллагааны чинь яг тийм тодорхой бус нэг л тийм тэр агентлагын бас хэрэгжүүлэгч агентлаг гэж явдаг. Тэгвэл үйл ажиллагааны тодорхой бус харин иргэд бол сүүлийн жилүүдэд энэ шудраг өрсөлдөөн хэрэгжин төлөө газрын үйл ажиллагаа хийгээд иргэд энэ асуудалтай энэ газартай холбоотой асуудлыг төлөхөө ойлгочлоо юм. Тэгэхээр та бас сая бас ярилцлагатай бас хайлт хэлээд авлаа. Иргэд зах зээлийн зарчим хөгжиж байна. Тэгэхээр шудраг өрсөлдөөн хэрэгжин төлөө газар зөвхөн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зөвхөн нэг объект байна. Уг нь бол засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгаад байдаг. Цаашлаад энэ орон нутагт энэ эрхэн зөрчиж байгаа энэ иргэдээр бас тулгуурлаж бас ажиллах тийм бас салбар зөөсөр бүтэц байх ёстой болов уу гэдэг иргэд сэтгүүлч миний яхад үнэлээр ингэж явж байна. Тэгэхээр ерэн зүгээр орон нутгаас орон нутгийн иргэд энэ шудраг өрсөлдөөн хэрэгжин төлөө газар хандах хандлага нь хэр өнө тэдний эрх ашиг зөрчиж байгаа тохиолдолд шудраг өрсөлдөөн хэрэгжин төлөө газар хурж ажиллахад энэ боломж олцсон юм хэр үт юм бэ? Орон нутгийн иргэдээс манай байгууллага дээр өргөдөл гомдлоос нэлээд ирдэг. Тэгэхээр орон нутгийн иргэд одоо нэгдүгээрт яг тухайн орон нутагт нь манай албан ёсны бүтэц салбар нэгж байхгүй учраас тухайн асуудлыг бас хаана тавихаа төдийлөн мэддэггүй юм байна. Тэгээ нөгөө талаар одоо төв рүү Улаанбаатар хот руу өргөдөл гомдлоо өгөхлөөр бас шийдвэр нь хурдан шуурхаа болох болов яах бол гэдэгт бас эргэлзээд нэг талаар наашаага бас жирэгдэл зардал болохоос төгшөөгөөд ингээд тэр болгон эрхэн зөрчигдсөн ч гэсэн өргөдлөө өгдөг юм аа гэд нэг орон нутагт ажиллаж байхад бас эргэж саналаа хэлж байсан. Орон нутагт одоо манай одоо байгууллагын салбар ажиллах шаардлага байна уу байгаа. За бид анхныхаа орон нутагт орон тооны улсын байцаагчид замын үүд одоо томилсон байгаа. Тэнд хэрэглэгчийн анхны төвийг нээсэн. Нээсэн өдрөөлөхөд одоо
маш олон 60-70 төгрөгтөл ирсэн. За тэр өргөдөл нь бол одоо худалдаа аж үйлдвэрийн салбар, барилгын салбар, төрөл бүрийн одоо хөргөл гомдлууд байсан. Тэгээ нэг бас тент байцаагч маань шийдээд ажиллаж байгаа. Улсын байцаагч томилогдсонд орон нутгийн иргэд бол маш их одоо талархалтайгаар хүлээж авсан. За бид одоо 21 аймгийнхаа засаг дарганараас саналыг нь аваад ингээ явж байгаа. Тэгэхээр тэнд бол шудраг өрсөлдөөн эрхлэгчийн төлөө газрын орон тооны улсын байцаагчийг ажиллуулах бодит шаардлага байна гэдэг бол бас тодорхой бодит үндсэлтэйгээр нь хэлж байгаа. Тэгэхээр нэгэнтээ улс орны одоо эдийн засгийн нөхцөл байдлыг харж үзэхэд бол одоо 20 жилдээ ч юм уу тийм ээ манай албан ёсны бүтц байгуулагдах боломжгүй байна л да. Гэхдээ цаашдаа бол энэ албан ёсоор батлагдах ёстой гэж үзэж байгаа. За улсын төсвийн мөнгө нэгэнтээ хомс байгаа юм бол бид төсөл одоо орон нутагт одоо салбар нэгжээ байгуулах тийм ээ орон нутагт шудраг өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлийн төсөл бэлдээд за үүнийхээ бас одоо санхүүжилтийг нь тодорхой одоо хамтын ажиллагаатай гадаадын байгууллагууд, олон улсын байгууллагуудаас бас санал тавиад ингээ хөөцөлдөж байна. За энэ төслөө хэрвээ одоо 1-2 жилийн хугацаанд хэрэгжүүлээд үнэхээр тэр зах зээл дээр бодит үр дүнгээ өгөөд тийм ээ шудраг өрсөлдөөг нөхцүүлэхэд бодиттой амжилт гаргаад хэрэглэгчийн эрхийг хамгаалахад бодиттой амжилт гаргаснаа ингэж нотолж чадах юм бол үнэхээр улсаас ч гэсэн албан ёсны бүтц байгуулад ингээ явах боломж нь бүртнэ гэж ойлгож байна. Ямар ч үйл бас ярьцлагын эхлэхэд шудраг өрсөлдөөнтэй холбоотой ерхэд энэ салбарыг цаашид хөгжүүлэх талаар бас үзэгчдээ бас тодорхой мэдээлэл өгөх. Тэгэхээр үзэгчд маань нийт төрөнд бас танаас ус асуух болов уу гэдэг олон асуудлыг сонирхож байгаа. Тэр дундаа хоёулын нийт төрөнд бас онцлогоо арилжааны банкуудтай холбоотой асуудал яхаар гол нийтийн анхаарлыг татсан. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд арилжааны банк гишүүн салбар байгуулагдаад ерөнхийдөө за мэдээж зах зээл бол үр өгөж өгч байгаа. Харин нөгөө талдаа иргэдийг хохироодог тийм бас яг албан ёсны тийм шимтгэл бусаар иргэдийг шимтгэл авч өөрсдөө нөхөн санхүүждэг, иргэдийг нөгөө талдаа шууд мүждэг гэдэг ийм мэдээлэл бас гарч ирсэн. Тэгэхээр энэ арилжааны банкуудтай холбоотой энэ 1% хүүтэй холбоотой энэ асуудлууд ер нь ямар шатандаа явж байна. Энэ асуудлыг бүр цаашид байхгүй болгох тийм гаргалгаа байна уу? Бас нөгөө талдаа хэрвээ таны энэ ажлыг хийх гэж байгаа нөгөө талдаа улс төрийн ямар нэгэн нөлөөлөл бас танд эсрэгээр бас дарамт огшруулж байгаа гэсэн мэдээлэл засагдаад байгаа шүү дээ. Арилжааны банкны одоо холбоотой энэ асуудал бол шүүхийн шатан дээр явж байгаа. Тэгээ 2 шатны шүүхийн шийдвэр гарсан. За энэ 2 шатны шүүхийн шийдвэр дээр бол 1% гэж байгаа шимтгэлийг хууль бус байна гэдгийг нь тогтоосон манай улсын байцаагчны дүгнэлт энийг зөрчлийг арилгуулах албан шаардлагыг бол хууль зөрчөөгүй юм байна гэдэг нь одоо тогтоогдсон явж байгаа. За одоо дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурал болно. Энэ хурлаа тавыг нь бид хүлээж байна. Арилжааны банкуд одоо тодорхой мэдээлэл хийсэн шүү дээ. Тэгээ манай байгууллагыг огт одоо 1% юм шимтгэлийн асуудал яриаг байхад ярьсан мэтээр олон нийтийг төөрөгдүүллээ. Иргэдийг одоохон мөнгөө одоо авах нөхцөл нь бүрдчлээ гэж хэлсэн гэдэг байдлаар за манай байгууллагаас бол одоо танд ч гэсэн хэлж байна тийм ээ. 2 шатны шүүхийн шатаар нь бол ингээд шийдэгчлээ. Хэрвээ одоо хяналтын шатаар нь ч гэсэн энэ шийдвэр хэрвээ баталгаажих юм бол тийм ээ иргэд одоо энэ илүү төлсөн мөнгө авах нөхцөл нь бүрднэ. Тэр үед одоо тийм учраас одоо шүүхийн эрх мэдлийн асуудал тэрнээс өмнө одоо өөр мэдээлэх боломжгүй. Гагцхүү тэр шүүхтэр тэр 1% шимтгэлийн асуудал яригдсан уу гэвэл яригдсан. Тогтоол шийдвэр нь энэ талаар тодорхой тусснаа бол туссан. Ягдгүй л шүүхийн шийдвэр өөрөө олон нийтэд ил болоод одоо захин хуудсан дээр нь байршсан. Та хэн ч гэсэн харах боломжтой. Гэтэл энэ арилжааны банкнууд яагаад ийм мэдээлэл хийж гэх юм бол нэгдүгээрт манай одоо энэ хараад тусаар бие даан үйл ажиллагаа явуулах хуулийн эрхт талдж байна. Хоёрдугаарт энэ дээд шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг оролдож байна гэж бид үзэж хариу мэдгдлийг хийсэн байгаа. За улс төрийн нөлөөлөл гэсэн тийм ээ. Тэгээ улс төрийн альва нөлөөлөлийг бол би яг байна гэж бол хэлэхгүй. За манай байгууллага бол Монгол Улсын шадар сайдад хариалагдж байгаа. Тэгэхээр шадар сайдаас тавьдаг ганц зарчим бол за иргэдийн гомдол, өрөөдөл гомдлыг бол шуурхай шийдвэрлээ. Ингэж ажиллахдаа хуулийн дагуу ажиллаа гэсэн одоо шаардлагыг тавьдаг. За өөр бусад одоо улс төрийн юм бол би бол байгаа
гэж хэлэхгүй. Бид нэрийг манай байгууллагыг одоо улс төрийн одоо ийм шинж чанартай үйл ажиллагаа явуулж гин гэсэн одоо зарим хүмүүс хэлж байгаа. За манайх бол ялангуяа автомашин ачих тийм ээ төгжих үйл ажиллагаа. Энэ дээр иргэдээс өргөдөл гомдол их ирсэн. Дээр нь хэвлэл мэдээллийн хэрэгслэр одоо тодорхой юм мэдээлэлүүд гарсан. Тэгэхээр бид нэр тэг байнга гарч байгаа. Тийм учраас энэ иргэдийг хохироож байгаа өргөдөл гомдлыг бид шийдэх ёстой. Энэ шийдэх хүрээндээ шалгаад үзэхэд тэн дээр бол хууль бус үйл ажиллагаа байсан. Хууль ажиллагааг нь манай улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон. Улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон энэ одоо хяналт шалгалтын ажлын ялангуяа олон нийтийг хамарсан энэ ажлын үр дүнг бол бид хуулийнхаа дагуу олон нийтэд мэдээлэх ёстой байдаг. Тийм учраас энэ үргийнхаа дагуу бид зөрчил тогтоогоод олон нийтэд мэдээлсэн. Харин түмний арилжааны банкны асуудал руу бас буцаад ороход иргэдэд танай байгууллагаас иргэдэд шалгаад энэ бол яхаарахгүй хууль зөрчсөн үнслээ гэдэг асуудлаар ингэж албан бишгээр хандж ингэж явуулсан. Гэвч одоо яг энэ тухайн тэр 1% шимтгэл гэдэг асуудлыг ерөнхийдөө зарцуулалттай холбоотой бас судалгаа ямар нэгэн тийм мэдээлэл авсан юм бол одоо яг иргэд бас хэвлэл мэдээллийг зарим мэдээллийн сувгууд бас тэгээд юм л да. Одоо шийдвэл тодорхой хувийг нь дотоодын эдийн засгт тий арилжааны банк гүйлгэнд оруулдаг. Харин тодорхой хувийг шууд гадагшаа гаргадаг гэдэг ийм мэдээлэл. Тэгэхээр нөгөө валютын урсгал маань ерөнхийдөө бас гадагшаага буцаад энэ нь бол дотоод руу орох биш гадагшаа ер нь уламжлагдаж байна. Энэ бас улам нэмэгдээд байгаа юм. Тэгэхээр энэ нэглээд цаашлаад бас нөгөө Монгол улсын эдийн засгийн үр өгөөжгөл талаас нь юм тодорхой хууль тогтоомжийг бас зөрчиж байгаа ийм тохиолдол бас болд юм болов. Энэ нь яг тэр нөөц тэр тухайн авсны хувийг шимтгэлийн зарцуулалт нь ямар өдөрлөөр нь судалгаа хийсэн бэ? Тэр 1% шимтгэлээ одоо зарцуулалт болон энэ шимтгэлийн одоо ямар учраас авж байгаа гэдэг одоо тодорхойлоход банкнууд зээл олгосны одоо зардал гэж тайлбарладаг. Тэгэхээр тэр нь бол өөр байгаа шүү дээ. Тэр бүм төгрөг зээл авахд бол мөн одоо нэг 10 сая төгрөгийн зээл авахд бол мөн одоо тооны ажилтан байж идэг. Тэр бичгийн зардал энэ тэр хоорондоо тэр сая саяар яригдаад байх тийм зөрүүтэй зардал бол байхгүй. Энэ бол бодиттой биш байна. Нэгдүгээр. Хоёрдугаар тэр одоо давхар дуулж энэ зээлийн төлбөрийг авч байна. Зээлийн одоо хураамж гэж бас аавн, шимтгэл гэж бас аавн, давхардуулаад олон төрлийн юу аваад байна. Банк бол тийм учраас энэ хууль бус судалдааны арга хэрэглээд одоо иргэд хэрэглэгчтэйгээ хохироогоод байна гэдэг ийм асуудлыг тавьсан юм байна. Тэр бол энэ банкны дотоод асуудал. Юун зарцуулдаг гэдгийг бол өөрсдөө тайлбарлахдаа энэ бол зээл олгосныхоо зардал гэж байна. Тэгээ яг ямар зардал нь яг ямар одоо зүйл зарцуулагдж байгаа гэдгийг бол үндсэлтэйгээр одоо нотлохоо хийгээгүй. Та бас түрүүний бас яриад өнгөрч илээ. Ерөнхийдөө бас энэ салбарыг тий шудрагч хэрэгжинлийн газар таныг улс төр хэлж байна тий сонгуул болгож байна гэдэг аюул сайхан ингээд энэ салбараар ингээд улс төр хийгээд ингээд бодоо болгож байна гэдэг асуудал байсан. Тэгэхээр энэ дээр бол мэдээж яг таны тэр түрүүний ярьдаг асуудлыг яхааргүй зөвлөдөө одоо нийслэлээс хэрэгжүүлж байгаа нь авто ачлах тий нэг дөрөвний тавьсан машиныг журамлах ачих гэдэг. Нэг талдаа энэ өндөр үнэтэй. Тэгэхээр өнөөдөр иргэдийн худлаа авах чадвар ямар байгаа вэ? Тэр байдлыг нь харгалзан үзээд үзэлгүйгээр ийм шийдвэр гаргаж байгаа. Нэг талдаа бас иргэдэд шууд утгаараас дарамт тулчж байгаа. Тэгэхээр нөгөө талдаа Батүл даргыг энэ шийдвэрийг таныг зүгээр улс төрийн зорилгоор ингэж хэрэгжүүлэх гэдэг мэдээлэл бас явж байгаа. Тэгэхээр энэ дээр яг та бас аль биесны тайлбар хийхгүй. Яг энэ Батүл даргын тухайд иргэдэд таныг энэ улс төрч юу гооч мэдгүй хүүхэд ингэж ярьж явж байна гэдэг ч юм уу ингээд буруу ташаа мэдээллүүдийг хүргэж өгсөн. Энэ дээр бас та бас нэг өөрийн аль биесны тайлбар. Тэр автомашин ачих, дугуй төгжих энэ үйл ажиллагаа хууль бус болсон гэдгийг манай байгууллагаас бол баримт нотолгоотой, хуулийн заалттай ийм хуулийг ийм үндслээр ингэж зөрчлөө гэдгийг нь бол олон нийтэд танилцуулсан байгаа. Гэтэл хотын дарга яаж ийм гэхлээр үнэхээр би хууль зөрчөөгүй. Миний хууль заасан эрх нь тэр хуулийн тэдийн дагуу ингэж би гаргасан юм а гэдгээ огт дуртахгүйгээр шууд энэ явдлыг энэ бол улс төрчсөн тийм ээ. Энэ бол улс төрийн захиалгатай. Одоо тэр намынхан дарга нь конкурс зарласан ч гэлөө нэг тийм энэдэмтэй юм яриад ингээд тэрийг нь одоо дарах гэж ингэж оролдож байгаа. Тэгэхээр харин одоо хотын дарга бол өөрөө энэ зөрчлөө улс төржүүлээд ингээд чимээг болох ийм оролдлого хийж байна л да. Тэгээ хотын даргын хийсэн зөрчил нь бол маш тодорхой. Тэр автомашин энэ ачих. За нэгдүгээрт бол ачиж бол болно. Хуулийн дээр байгаа.
за ачаач ёстой гэж үзэж байгаа. Яг гэвэл энэ замын хөдөлгөөний бас энэ одоо тодорхой зөрчлийг арилгах тийм ээ, замын хөдөлгөөний урсгалыг сайжруулах чиглэгцэн арга хэмжээ бол авах ёстой. Зөрчил гаргасан хүмүүсийг бол хариуцлагыг хүлээх ёстой. Энийг бол хэн ч өмгөөлж хаацаалаа. Гагцхүү тэр иргэдийгээ шийтгэж торгохдоо хуулийн дагуу торох ёстой. Хууль бусаар хохироож болохгүй гэж. За тэр автомашин ачих төлбөрийг цагдаагийн ерөнхий газрын дарга тогтоох ёстой. Гэтэл хотын дарга Батбол энэ эрхийг нь одоо нийслэлийн өмчтөн замын хөдөлгөөний удирдлагын төвдөө өгсөн байгаа захирамж гаргаад. Тэгэхээр өөрөө энэ өрсөлдөөний тухай хуулийн 13-т заасан дагуу энэ нутгийн захиргааны байгууллага хууль заагаагүй үндслэлээр одоо эрх олгосон тийм ээ, зөвшөөрөл олгосон гэдэг юм зүйл залтыг бас тодорхой бас бусад холбогдох зүйл залтуудыг зөрчсөн. За энэ зөрчил нь 2013 оноос эхлээд 2014 оны одоо 20 дугаар сар хүртэл явагдсан. 70-аас 80 мянган төгрөгөөр тэр үед зөөж исэн. За зөрчлийн хэмжээ нь бол 9230 жолоочийг одоо 647 сая төгрөгөөр торгож хууль бусаар хохироосон байгаа. Энэ бол тэр замын хөдөлгөөний удирдлагын зөвхөн тэр төв дээр авсан тэр мэдээлэл нь байгаа. Түүнээс энэ хугацаанд бол хувийн энэ автомашин ачдаг компаниуд бол маш ихээр явж иргэдийн автомашиныг маш их ачиж ингэж хууль бусаар хохироосон. Энэ бол ер нь бол тийм арилжааны шинжтэй болсон, бизнесийн ашигын төлөө болсон, хууль сахиулах гэхээсээ илүү тийм одоо шинжтэй болсон байсан. За энэ дугуй төгсгчдэр бол хуулийн дээр заасан байдаг л да. Нэгдүгээр игнэнд автомашинаа байрлуулад одоо бусдын хөдөлгөөнд цаад учруулсан бол ачиж зөөвөрлөнө гэдэг маш тодорхой. Тэр зөрчил гаргасныг ачиж зөөвөрлөнө заасан. Гэтэл нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын тэргүүлэгч журам гаргаад хууль зааснаар өөрөөр ингэ зохицуулалт хийсэн байгаа. За иргэдийн хурлын дарган тайлбарлахдаа үндсэн хуулийнхаа дагуу бид хууль заагаагүй харилцааг журам гаргаж зохицуулах хэрэгтэй байдгаа гэж бидний эрх гэж байгаа. Тэр нь бол үнэн л дээ. Хууль заагаагүй бол эдгээр журам гаргаж. Гэтэл хууль тодорхой заасан багт нь журам гаргаад өөрөөр зохицуулчихж байгаа. За манай байгууллагын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга одоо өмнө ажиллаж исэн хүн л дээ. Энэ дугуй төгсгч энэ журман дээр одоо санал өгсөн гэж байгаа. За энэ хүн бол хэрэглэгчийн эрхийн талаас тодорхой санал өгсөн байж болно. Гэхдээ тэр тухайн хэлтсийн дарга бол тэр өрсөлдөөний хэлтсийнхаа даргын өмнөөс тэр тусмаа агентлагийн одоо нэгдсэн байр суурийг ганцаараа илэрхийлэх ямар ч боломжгүй, эрхгүй. Агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль дээр ч заасан байгаа. За өрсөлдөөний тухай хуульд одоо манай байгууллагын холбоотой заалтууд, засгийн газрын тогтоолоор баталсан манай байгууллагын дүрэн дээр ч гэсэн тодорхой заасан байгаа. Агентлагийн албан ёсны байр суурийг агентлагийн дарга бол илэрхийлдэг. Тийм учраас тэр бол ямар нэгэн тэгж хууль зөрчсөн тийм журмаар үндэслэл болохгүй. Тэгэхээр энэ асуудлууд дээр одоо бид одоо иргэд хандаад байгаа л да, тийм ээ. Ингээд охирсон юм чинь охирлоо яаж барагдуулах вэ? Энэ ажлыг бид зохион байгуулж байгаа. Зохион байгуулахдаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлийн төрийн бус байгууллагуудтай хамтарч байгаа. Тэгээ энэ төрийн бус байгууллага маань иргэдийнхаа одоо тодорхой төлөөлөл итгэмжлэлийг аваад ингээд шүүхэд эрхийг нь хамгаалнаа гэж байгаа. Тэгэхээр одоо ялангуяа хотын удирдлагууд одоо бүхнээс ирэх мэдлэлтэй юм шиг, шийдвэрийг нь хинч хяндгүй юм шиг, тийм ээ. Тийм байдлаар ажиллаж тэгхтэй хажуугаараа хууль зөрчиж бас ингэж болохгүй. Манай байгууллага зөрчил байгаа юм чинь энийг нь одоо насан зогсоохоос өөр аргагүй. Магадгүй энэ одоо зарим хүмүүс ус төрчсөн юм шиг санагдчихж болно. Гэтэл ус төржлөө гэдэг дууга байгаад ах юм бол үлийн хүмүүсийн чинь өөр хин хянах юм. Тэ. Энэ асуудлыг бол та бол цаашид шийдвэрлэнэ гэж үзэж байна тийм үү? Тэ энэ асуудлыг бол үр дүнд хүрэхийн төлөө ажиллана манай байгууллага. Тэр бас сүүлийн үед нэг анхаарал татаж байгаа асуудал байна л да. Одоо улсын хурлаар бас хилцэгдэж эхэлж байна. Нийслэлийг татвартай болгох, 10 төрлийн татвар. Тэгэхээр энэ асуудал бас өнгөрсөн намрын чуулганаар бас нэг баггүй яригдчихсэн. Тэгэхээр нийслэлд одоо иргэн оршсон сууханд бол нэмэлт татвар төлөх нь байна. Ерөнхийдөө энэ хуулийн гол зорилго маань юу гэхээр нийслэлийн төвлөрлийг сааруулах гэдэг ийм зорилго тавьж байна. Тэгэхээр одоо энэ дэр бас түрүүний яг таны хэлж байгаа дэжлэхэн ерөнхийдөө бас хууль зөрчсөн эрх ашигын зөрчилтэй юмнууд л болох гэдэг юм л да. Одоо нийслэлд ангаараа ийм шийдвэр гаргаад нийслэл татвараа тогтоогоод
нийслэл хаанаас хинээс нь ямар татвар авах вэ? Юу хөх үү гэдэг ийм асуудлууд гарч ирэх чинь. Тэгэхээр та ер нь бол энэ нийслэлийн татварыг тий одоо энэ байгаад орчноос нийслэлийн татварыг бас ахаад нэмэгдүүлэх тал дээр бас ямар байр суурь. Энэ эргээд бас нөгөө нэг бусад хуультайгаа нийцүүлэх асуудууд бас байгаа. Тэгэхээр энэ асуудалтай холбоотой энэ хуультай холбоотой энэ асуудлыг ер нь сулж үзсэн. Энэ хуультай холбоотой асуудал эрх бүхий байгууллагуудын эрх мэдлийн асуудал та. Тэгээ энэ дээр бол би одоо жишээлбэл ийм татвар байх эсгүй татварыг эдгээр тавих гэж байна гэдээ хэлэх юм бол энэ бол магадгүй ус төрчсөн мэдгэл болох байх. За нийслэлийнхаа иргэний хувьд би хэлэхэд бол би бол одоо нийслэл хотод төрсөн. Эндээ одоо өсөж ажиллаж амьдарч байгаа юм нийслэл хотын иргэн. Нийслэл хотынхаа иргэний хувьд бол мэдээж нийслэл хотоо эмх цэмцтэй, замбраата тийм ээ. Ингээд иргэд нь бас тодорхой одоо хотын соёлыг одоо төлөвшүүлсэн юм байх ёстой. За хотын соёл гэдэг маань зүгээр энэ өндөр шилэн барилга байшингууд баригдсанаар хэмжигдэхгүй. Хотын соёл гэдэг бол иргэд нь өөрсдөө яаж ухамсартайгаар бие авч явж байгаа тийм ээ. Тэрнээс илүү шалтгаална гэж боддог. Тэгэхээр одоо мэдээж одоо иргэний хувьд нийслэлийн иргэний хувьд бол нийслэлийн иргэдийн амьдрал ах ямар байгаа вэ? Ялангуяа одоо энэ хот гэр хорооллоор яваад үзэхэд бол амьдрал ах хүнд байна л та. Бид нар тодорхой хүнсний бараа бүтээгдэхүүнээ үнэ судалгаа аваад сайжилдаг. Тэгэхэд энэ хүнсний зах дээгүүр ер нь үйлчлүүлж байгаа хүн бол байхгүй болсон. Худалдагч нар нь одоо гайхаад иргэд маань одоо яаж амьдарч байна тийм худалдаа авалт ерөөсөө хийхэ болчлоо тийм ээ. Ялангуяа одоо энэ юмнуудаа одоо грамлаад нэг айлын төсөвгөхт нэг 400 орчим төгрөгөөр яаж болгож чинь гэдэг. Тийм учраас эрх бүхий байгууллагууд маань энэ шийдвэрээ гаргахтаа үнэхээр иргэдийн бодит боломж нь ямар байгаа вэ? Орлого нь ямар байгаа вэ? Энийг бодолцож үзээд нийслэлийнхаа иргэдийнхаа эрх ашиг таарсан юм шийдвэр гаргана гэж бол бодож байна. Нийслэлийн төсөв бол муугүй төсөв шүү дээ. Хязээд байгаагүйгээр хэд дахин их төсвийг захиран зарцуулж байгаа. Тийм учраас энэ захиран зарцуулж байгаа төсвөө мөнгөө бас мэрэгэн ухаалаг зарцуулах шаардлагатай байна. Энэ ажлуудаа хийж байгаа ухаал гэж бодож байна. Тэгэхээр бас ярилцсаа дуусах төгөж үнэхээр ярьсан төсөд бас нэг асуудлыг хойлоо хүнд зүйтэй болов. Тэгэхээр та бас шудраг үсгийн хэрэгжинлээ газрын дараагаар очиод удаагүй бас бүгд нэмэгдэлтэй таад болсон юм. Монгол улстай хэлэх 90 хот дээрээс ажилласан байдаг. Тэгэхээр 90 хотод ажилласан тэр тухайд бас гарч ирсэн мэдээллүүд ерхэд бас олон нийтийн анхаарлыг татчихвал л да. Тэгэхээр энэ асуудлыг ерхэдээ бас шийдвэрлүүлэхээр та бас 90-ийн засгийн газрын холбогдох үйл хэлтийн байгууллагууд төгсөн гэсэн түүнээс хойш ажлын хэсэг явуулж ажиллаж гэдэг мэдээлүүд бас гарч ирсэн. Тэгэхээр тухайн тэнд хийсэн хянах шалгалтын ажил дээр иргэдийн хоёр улсын бас бараа таврын худалдаа борлуулалттай холбоотой тэр зөрчилдүүдийн асуудал бас ямар шатндаа явж байгаа бол цаашлаад бид нэр энэ хийл гайлаа одоо ихэд бас чөлөө төсөйг байгуулад хийл гайлыг орж гарах ихэд бараа таврын асуудал нээлттэй болж байгаа. Энэ дээр бас яаж хяналт тавьж яаж ажиллах вэ? Энийг хөлөө хийгээд ярьцлаад үзсэн. Манайхаас бүгд найрамдах дард улсын үйлдвэр худалдааны засаг захиргааны газар гэж байдаг. Манайтай ажиллагийн чиг үүрэгтэй хамтаа ажиллагааны гэрээтэй ажиллаж байгаа. За улмаар өвөр Монголын өөртөө авны бас ижил төрлийн байгууллагатай хамтаа ажиллагааны гэрээ байгуулсан. За мөн ирээний захиргааны товчоотоноос гэрээ байгуулад ингэж ажиллаж байгаа. Энэний зорилго нь бол ерөөсөө энэ одоо урт хөршид худалдааны аймаа хэрглэж байгаа энэ манай иргэдийн эрх ашигыг нь хамгаалах, за мөн дэмжлэг хэлээр хуурамч бараа бүтээгдэхүүн нэвтрэх явдлыг таслан зогсоох зэрэг ажлуудыг хамтарч хэрэгжихээр болоод бас тодорхой үр дүн гаргаад явж байгаа. За сүүлийн хяналт шалгалтаар 90 хотын зах зээл дээр нэг тодорхой одоо хуурамч бараа бүтээгдэхүүн тухайлбал энэ тэмээний ноос эдэл нэмээ хувцас зарагдж байна гэсэн мэдээллийг бид шалгаад за энэ одоо явдлыг бол таслан зогсоосоо гэж бидэнд мэдгдсэн. Тэр нэг тэмдэг тийм ээ гавьяатын тэгээ цол тэмдэг тэргүүний ажилтны за мөн хуулийн байгууллагуудын ажилтнуудын одоо тэмдэг штон үнэлэх энтрийг хийж ирсэн. Энэ байгууллагын үйл ажиллагааг нь бол бүрэн зогсоосон. Энэ чинь бас хуулийн өөрсдийнхөө эрх мэдлийн хүрээнд хариуцлагыг одоо тооцоо цааш одоо юм явдал гарахгүй байх тал дээр хяналттай ажиллаж байгаа. Тэ шийдэгдэж байна. За 90 хот дахь манай улсын байцаагч маань одоо байгууллагаас өссөн үргэлжлэлийн дагуу бас 90 хотод үе зорчоод тэнд одоо ямар зөрчил гомдол байна гэдгийг нь хараад ажиллаж байгаа. Бид нэрийг ажиллахад энэ тавилгын
зах зээл дээр бас хэрэгтэй хөрөөд асуудал байт юм билэ. Ягаад гэвэл энэ худалдаачд тавилгаа ачуулж өгөөд зарим зүйл ангийг нь одоо эдлэлийг нь дутаачдаг тийм ээ. Энийг хойноос нь явуулдаг, удаадаг гэх мэтлэнгээр эсвэл одоо чанарын доголдолтой үзүүлж харуулснаас өөр чанар муутай юм явуулдаг. Эсвэл одоо эвдэрхэн юм ирдэг гэдэг энэ асуудлуудыг бол одоо бүрэн зөрчлийг арилгахж бид нар ажиллаж байгаа. За тэгэхээр тав тэрийн ярилцах цагийг хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр дараа хоёлоо бас иргэд ба шударга тэгшин төлөө газартай холбоотой таны бас хийж хэрэгжүүлж байгаа шүү. Иргэд уулзах болов гэдэг сайхан өмнө энэ үгээр хэлээс хэлээд өнгөрье. Тэгэхээр бидний энэ удаагийн нээлттэй хүн энэ хүрээд өндөрлөж байна. Бид энэ удаад шударга улсын хэрэгжин төлөө газраас хийж хэрэгжүүлж байгаа хяналт шалгалт амун цагийн асуудлуудаар шударга улсын хэрэгжин төлөө газрын дарга аюул сайхнаас та бүхэнд бас мэдээлэл хүргүүллээ. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.